компани 2021 онд Оросын холбооны улсын зах зээл дээр байдаг бүх сүлжээний компаниудын үзүүлэлтээр Greenway компани 4 жил болж иж борлуулалтаараа бол 1-р хайранд орсон байгаа гэд мэдээллийг би бол нодлонгоос хойш өгчээсэн. Хуучцул бол энэ мэдээллийг мэдж байгаа бах. За сая 2002 онд 5 жилийнхаа ойгоор Greenway компани тэр бумын ашигтай, цэвэр ашигтай ажилласан гээд за тэгээд тэр бумаа юунд зарцуулах вэ гэдэг асуудал үүсэнгүүт зөвхөн компанийн ажилчдын цалин урамшуулалт зарцуулъя гэдэг ийм шийдвэр гаргасан байгаа. За тэгээд тэр бумыг яаж Greenway компани бүх гишүүдэд хувааж өгөх вэ гэхээр мэдээж компани зүгээс маш их сайн бүтээгдэхүүний төрлийг одоо олон болгож өгсөн байгаа. Хамгийн түрүүнд гарсан бүтээгдэхүүн буюу одоо энэ бол худалдаанд гараагүй байгаа л да. Гэхдээ муурны хоол гарсан юм байна. Манай Монголд болохоор яг албан ёсны судалгаа байдаг үг бол би олоогүй. Гэхдээ Оросын холбооны улс бол дэлхийд 3 дугаар байранд ордог юм байна. Муур үржүүлгээрээ тижээдэг гэдгээрээ дэлхийд 3. Эхнийх нь болохоор Америк, дараа нь хаанахч байлаа. Тэгээд Орос 3. Тэгээ хамгийн сонирхолтой нь дэлхийд 3-т ордог байжээж 35 сая мууртай бүр албан ёсны тоо. Бүр статистик судалгаагаар. За тэгээ энэ муурны хоол нь болохоор бидний нэг дэлгүүрээс авдаг одоо муур тижээдэг айлууд байдаг бол мэдэх байх л та. Муурны хоолнууд болохоор дандаа амт үнэр оруулагчтай байдаг юм байна л да. Манай энэ муурны хоол болохоор цэвэр мах орсон гэдгээрээ бүх насны мууранд зориулсан. За ерөнхийдөө 35 сая мууртай. За тэр чинь нэг муур нэг үрчгээр хэдэн зулцэг гаргадаг үлээгээд тэгээд тоо томшгүй маш их хэмжээний мөнгө бас энэ амтын үржүүлэг дээр эргэлдэж идэг гэдэг утгаараа манай Greenway компани хамгийн түрүүнд муурны хоол гаргасан юм байна. За энэ одоо тэгээд худалдаанд гарахаараа манай Монголд ирэх баха. За дараагийнх нь бүтээгдэхүүн болохоор юу асуудал лиг маань бидний амьдрал дээр шийдэж өгсөн бэ гэхээр Greenway компаниас ингээд хүүхдийн шампунь ямар ч насны хүүхдэд болно. За дээрээс нь шүдний биений тос, сүүн шингэн, ванны хөөс гэдэг ингээд ийм 5 төрлийн бүтээгдэхүүнийг гаргацсан байгаа. Тэгэхээр ерөөсөө нэгдүгürt ямар ч насны хүүхэд байж болно, ямар ч харшилтай, бүр ингээд биржижсэн, захтанцсан, бүр тийм хүүхдүүдэд хүртэл хэрглэж болно. За шампунь нь болохоор мэдээж хэрэг нүд рүү орохороо нүд улаалгадаггүй, хорсгодаггүй. За ийм бүтээгдэхүүнийг Greenway компани гаргасан байсан. За тэгээд үсний шампуны хувьд болохоор энэ маань болохоор шампунаар угаасны дараа хүүхдийн үсийг самнахад бол ямар ч асуудалгүй энэ бүх асуудлыг шийдэд өгсөн байгаа. За шүдний оны хувьд болохоор ямар ч нэг амнаас эвгүй үнэр гарахгүй, бактери үүсэхгүй, өнгөр тогтоохгүй. За тэгээ ингээд шүдийг давхар ингээд хамгаалах зорилттой бүр ийм тэгээд бүх орц найрлага нь ургамлын гаралтай ийм болгоод өгсөн байгаа. За сүүн шингэний хувьд болохоор мэдээж хэрэг түрүүний хэлсэнчлэн биржижсэн болон одоо захтансан хит хуурайшилтай нэг ус таараагүйгээс болоод зарим орон сууцны ус хатуулаг ихтэйгээ хүүхдийн бие угаасны дараа ингээд цагаараад цайртаад идэг штэ тий. Тэр бүх асуудлуудыг ерөнхийдөө бол хүүхдүүдийн энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд бүгдийн дотор нь шийдэд өгсөн ийм бүтээгдэхүүнийг Greenway компаниас гаргасан байна. За энэ болохоор энэ оны 4-р сараас худалдаанд гарна гэдэг чинь манай Монголд ойролцоогоор 6 сард ирэх болов гэж би бодож байна. За дараагийнх нь бүтээгдэхүүн болохоор коллаген. За коллагены хувьд болохоор миний цуглуулсан мэдээлэл болохоор ийм. Энэ бол хүний биед бас маш их хэрэгтэй нэлээ. За ерөнхийдөө 20 наснаасаа эхлээд хүн бол ингээд баг багаар ер нь коллаген алдаад эхэлдэг юм байна. Энэ коллагены алдагдал гэлдэг маань нэгсэндээ одоо бидний үс хатуурах, хумс хугарах, сэрэгжих, за тэгээд арьс байнга хуурайших ингээд ямар ч бүтээгдэхүүн бид нар таархаа байцсан гэж бид нар гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд солиол гоо сайханд ороод яваад идэг. Яг үний хэрэгтэй хүмүүс ингээд шингэн сайн уух ёстой л гэдэг бөөрөндөө ачаал өгөөл яваад идэг болохоос яг өнөөдөр ямар эрдэс байдас дутагдаад байгаагаа мэдгүй яваад идэм биш. Тэрэн дотор хамгийн түрүүнд ордог зүйл болохоор энэ коллаген гэдэг юм байд юм байна. За энийг нь болохоор бас ингээд ургамлын гаралтай 3 төрлийн амттайг манай Greenway гаргаад өгсөн байгаа. За ерөнхийдөө хүний коллаген 20 наснда 100% байлаа гэж бодоход 20 наснаас хойш ингэж багасаж явсаар хагаад 30 настай болонгууд нийт 100-ны 30% нь алдагдсан. За тэгээд 45 нас хүрэнгүүт
бидний коллагены 80% нь ерөөхдөө алдагдсан байдгаа гэдэг чинь яагаад бид нар нөгөө арьс унжаад, хялхсан үрчлээ суугаад, хуурайшаад байгаагийн ерөөсөө л гол буруут нь бид нар коллагенд анхаарал хандуулдаг юм байна гэх. Тэгэхээр ерөнхийдөө болохоор нийт ер нь зах зээлийн ямар ч бүтээгдэхүүн бай тэр тусмаа эмэгтэй хүнд зориулсан бүх бүтээгдэхүүний 90%-ийн эргэлтийг дандаа эмэгтэй хүн хийж идэг гэсэн ийм судалгаа байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө манай Greenway-гийн бас ашигтай өнөөдөр бараа эргэлттэй байгаагийн илүү давуу тал нь юу вэ гэхээр дандаа эмэгтэйчүүд рүү хандсан. Дээрээс нь эмэгтэйчүүд айгүй тийм зоригтой өөртөө мөнгө зарцуулж чаддаг гэдэг айгүй олон давуу талуудыг бас ашиглаж чадж байгаа учраас бараа эргэлттэй, бараа эргэлт сайттай хэрэгцээтэй барааг зах зээл дээр гаргаж өгч чадж байна гэдэг чинь бид нар өөрсдийнхөө нөгөө хийх ёстой бараа эргэлтийг сайжруулж төдий чинээ багаа хөгжүүлж цалин сайн гарах гээд байгаа үндэс суурийг нь компани зүгээс шийдэд өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За ерөнхийдөө коллагены хувьд болохоор бидний бие организмд яагаад багасдаг вэ гэдэг нэлээд олон шалтгаан байдаг юм байна л да. Түүний нэгдүгээрх нь болохоор бид нар маш их чихэрлэг зүйл иддэг. За зүгээр нэг кофе уухгүй зарим хүн болохоор кофег заавал сахартай уудаг тий. За ингээл кофенд нь сахар ороод ирнэ. За тэгээд зүгээр нэг кофе уучихгүй. Заавал нэг печень ч юм уу заавал нэг тортны булан авч идэхгүй бол нөгөө кофе чинь дангаараа орохгүй шүү дээ. За ингээл бид нар өөрөө өөрсдийнхөө коллагеныг автоматар чихэрлэг зүйл идээл багасгаад идэм байна. За дээрэс нь болохоор тамхи татах. За тэгэхээр ерөнхийдөө коллаген өнөөдрийн байдлаар би ер нь айгүй их алдсан байгаа юм байна да гэдэг хүн өөртөө ямар дүгнэлт хийх вэ гэхээр чихэрлэг юм иддэг, дээрэс нь тамхи татдаг, дээрэс нь стресс. Энэ стресс бол өнөөдөр хоцорон газар айгүй их байгаа. Яаж л автомашина бараа явж байхад л урдуур нэг юм чихээл онгууд те. Гэхдээ зүгээр л очрлоо тэртээ дөргөө төгжирж ах чинь үлийгээ хийгээд чихээд ид ингээл бодогдонгууд л бид нар стрессж ичдэг байх нь шүү дээ. За тэгэхээр эерэг хүн бол одоо сөргөөсөө бараг ховор байдаг учраас энэ стресс гэдэг юмыг бид нар өөрийн мэдлгүй янз бүрийн бодлороо ингээл өөрөө өөрсдөө стресстүүлээд тэрнийхээ дагуу коллаген алдаа ал гэдгийм байх гэдгийг бас ингээд судалгаагаар мэдээд авчиж байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь гормоны өөрчлөлтөөс бол бид нар айгүй коллаген алддаг юм байна. За гормоны өөрчлөлтөөс болоод эмэгтэй хүн маш их турдаг, нэг бол таргалдаг. За нөгөө нэг бамбай булчирхай өөрчлөлт идэх чинь бас гормондоо орно. За эрт цэвэршин гэдэг гормоны өөрчлөлтөөс болоод бид нар маш их ингээд эрүүл мэндийн эрсдэлд орж идэг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө болохоор энэ коллагеныг алдахгүй байх ямар арга байна гэхээр энийг ерөөсөө ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээс авч явах. Одоо жишээ нь ямарваа нэгэн хүнсний жимс ч юм уу бид нар аваад энэ сте айгүй сайн коллаген нөхдөг гэсэнгээ тэрийг бид нар жимсийг идээд нэгдүгээр хүссэн хэмжээгээрээ авч бас чадахгүй те тэр жимс нь олдоо ч үгүй ч. Тэгэхээр олон төрлийн коллаген агуулсан жимсийг ингээд савлаад өгчнө гэдэг чинь эмэгтэйчүүдийн хувьд бол айгүй том давуу тал. Энийг чинь тэгээд цүнхтэл тааралцсан газараа ууж идээд явж хахад болж байгаа. За тэгээд коллаген алдахад нөлөөлдөг бас нэг том зүйл юу вэ гэхээр нарны гэрэл. За яг хөө өглөөний 11-12 те өдрийн 12 цаг хүртэлх нарыг болохоор бид нар D витамин авдаг гэдэр гэж ярьдаг шиглээ. Нарны хурц туяа зохих хэмжээгээр бас хүний коллагеныг алдагдуулдаг байх нь нөгөө арьсаар дамжуулаад. За тэгээ дээрэс нь өнөөдөр бас нэг ингээл олон нийтийн сүлжээг харж авах дандаа жин хайн, дандаа гидсээ цэвэрлэнэ гэдэг ингээ яригадаад байгаа. Бид нар одоо ингээд янз бүрийн гидс цэвэрлдэг бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр ингээ уугаад байгаа ч гэсэн тэрийг уухаа болонгууд дахиад зохих хэмжээгээр өтгөн хуримтлагдаад буцаад өтгөн хатдаг байхгүй. Байн гуугаад ахаар хүний нөгөө нэг ашигтай ашиггүй шулуун гидсэнд байх ёстой бактериуд чинь нөгөө нэг ууж байгаа гидс хөөлөгдөг тэр янз бүрийн тураах гад гидсээ цэвэрлээд байгаа бүтээгдэхүүнтэй хамт ашигтай ашиггүй бактери хөөгдөд гарчдаг учраас дараа нь юу ч идсэн бэ нэг бол гүйлгдэг юм рефлекстэй болчдөг. Ягаад тэгэхээр нөгөө бактериуд нь хананд наалдах одоо хүний биед хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг эзсэн хүнснээс авч явах ёстой энэ одоо нөгөө нэг процесс нь алдагдчихдаг. Тэгэхээр бид нар одоо янз бүрийн санал болгосон бүтээгдэхүүнийг идэж уугаад гүйлгээд гидснийхаа ханыг гидсээ цэвэрлэн гэхээсээ илүү эргээд ямар үр дагавар байх вэ гэдгийг аюул сайн судалж явах ёстой. Тэгээ ерөнхийдөө нөгөө Greenway-гийн бүтээгдэхүүнүүд чинь тураах бүтээгдэхүүн биш дандаа цэвэрлэгээний бүтээгдэхүүн гэж яваад идэх чинь яг ерөөсөө энэ учиртай. Одоо жишээ нь манай баад чи эхлээ заавал цагаан хорхоо юу эхлээ цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ хэрглэж дараа нь үе мөчнийхийгээ уух уу, бөөрийн баадаа уух уу, харшлын баадны програм уух уу гэдэг чинь ийм учиртай. Тэгэхээр Greenway-гийн бүтээгдэхүүн дотор өнөөдөр
яа харахгүй учиргүй тэгж гидс цэвэрлээд өнгөрийг авч хаяад идэг бүтээгдэхүүн байхгүй тураана гэд яриад идэггүй бүтээгдэхүүн бол ерөөсөө л энэ бид нар бол ерөөсөө дан зөөлөн аргаар за тэгээ 1 номерын цайг бол тэр тусмаа ерөнхийдөө бол цэвэрлэгээний программыг хэрэгжилж байгаа хүн бол заавал орой уух хэрэгтэй юм билээ шүү дээ. Гэхдээ бүр яг унтахынхаа өмнө биш. Орой нэг 6-аас 8-ын хооронд ч юм уу. Тэгэнгүүт шүн бүх бүтээгдэхүүнийг боловсруулад өглөө өтгөнөө гадагшруулдаг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө энэ коллаген гэдэг зүйлийг бид нар биедээ яаж байлгах ёстой вэ? Ямар одоо стресс, гормоны өөрчлөлт бүх зүйлүүд биднэрт яаж нөлөөлдөг вэ гэдгийг ерөнхийдөө бол бүгдийн шийдэд өгсөн 20 наснаас хойш бид нар тэргүү коллаген алдаад эхэлсэн юм чинь энэ коллаген гэдэг бүтээгдэхүүн яагаад ингээд зах зээл дээр байгаад байдаг эрэлт хэрэгцээтэй байдгийнхын судалгааг үндэслээд за ингээд манай Greenway компаниас гаргасан байна. Дараагийн бүтээгдэхүүн маань болохоор Intilia гэдэг нэртэй ариун цэврийн хэрэглэл ариун цэврийн юм гээл гарсан байгаа. За энэ яг уу одоо нэг орчин үед сүүлийн үеийн байр эдгэрчин болохоор ингээд бидээ суулгачдаг болохоор энэ бол хамгийн өнөөдрийн эмгэгцээтэй бүтээгдэхүүний нэг бол яа харахгүй энэ интим гээл. За энэ байхгүй бол ер нь тэгэл манай гэр бүл бол өнөөдрийн байдлаар бол эрсдэлтэй ерөөсөө юугаар угаах юм бэ? Савн байна уу гэл ингээл. Тэгээ би бол янз бүрийн интим гээл авахтаа бол 2-3-аар нь аваад запаасалчдаг. За энэ ямар ч тэгэхээр дуусчаараа дэлгүүр явтлаач хаа чи инээ тэрээгээд. За энэ болохоор нөгөө янз бүрийн ариун цэврийн сахих тэгээ тэр тусмаа эмэгтэй хүүхдэд бол аль багаас нь ер нь бидээ гэртээ авч байршуулаад байнга ингээд угаалга хийчих юм бол урьдчилсан байдлаар янз бүрийн одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх ийм айгүй мундаг арга бол ерөөсөө л ариун цэвэр. За ариун цэврийн хэрэглэлийн талаар сая би Greenway дээр л ариун цэврийн хэрэглэл гарсныг сонсоод гаргасан судалгаанаас нь хараад бас нэг зүйл амар шоконд орсон юу вэ гэхээр би ариун цэврийн хэрэглэлийг байгаль дээр 500-аас 700 жил болж ээж уусдаг гэж хизээж толгойд орж байгааг би энэ мэдээллийг хизээж урд нь хараагүй сая Greenway-гийн тэр 5 жилийн YouTube дээрээс мэдээллийг хараа бүр шоконд ороо бүх ямар удаан юм бэ гэд. За манай Greenway-гийн хувьд болохоор шинэ гарч байгаа бүтээгдэхүүнийхээ судалгаа бол дуусаагүй байгаа. Гэхдээ байгальд уусах хугацааг сараар ярьж илээ, жилээр биш. Одоо манай Greenway-гийн ариун цэврийн хэрэглэл яг хэдэн сар болж иж байгальд уусах вэ гэдэг эцсийн дүн бол гараагүй байгаа. Удахгүй хэлнэ гэж ярьж илээ. Бидний өнөөдрийн өдөр тутмын хэрэгэлдэг хамгийн сайн гэдэг бүх ариун цэврийн хэрэглэлүүд дандаа нефтээс гаргаж авсан синтетик материалаар нэгдүгээр хийд юм байна. За тэгээ энэ бүтээгдэхүүн яагаад энэ эмэгтэй хүнд айгүй тийм хортой байдаг юм бэ гэхээр одоо үргүйдэх дээрэс нь эрт цэвэрших за тэгээд янз бүрийн өнөр орогч гэдэг юм ингээд айгүй олон асуудлуудыг ингээд дагуулж идэм байна. За тэгээ ерөнхийдөө бол би нөгөө хоёр эмэгтэй хүүхэдтэй болоод ч тэрүү за ер нь энэ ариун цэврийн хэрэглэлд ер нь яагаад анхаарлаа хандуулдаггүй байсан болоо гэж өөрөө ирэхгүй бодогдсон. За тэгээ одоохондоо бол интим гээл ариун цэврийн хэрэглэл хоёрын хувьд бол үнэн тодорхой бус хизээ худалдаанд гарах нь тодорхойгүй ямар ч хийсэн эцсийн хугацаа 6 сар гэж үзэж байгаа юм байлээ. За тэгээд ариун цэврийн хэрэглэлийн хувьд болохоор би юу олж итсэн бэ гэхээр яагаад ариун цэврийн хэрэглэл рүү орсон юм бэ гэсэн энэ судалгаагаа Greenway компаниас ярьсан байна. Тэгэхээр ингэж байгаа байхгүй юу? Жилд 33.1 тэрбум ариун цэврийн хэрэглэл дунджаар үйлдвэрлэгддэг гэсэн юм судалгаа байд юм байна. 33.5 тэрбум. За тэгээд нэг эмэгтэй хүн энэ яваа насандаа дунджаар 11 мянган ширхэг ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг дунджаар шүү. За тэгээд эмэгтэй хүмүүсийн чинь бас нөгөө зарим нь 7 хоног, зарим нь 3 хоног үргэлжлэх ингээд хугацаанаас шалтгаалаад дунджаар авсан. Тэгэхээр 11 мянган ширхэг ариун цэврийн хэрэглэлийг нэг эмэгтэй хүн гаргаж хайдаг. Тэр нь 500-аас 700 жил байгаль дээр уусахгүй хэвтчээдэг. Нэг эмэгтэй хүн сардаа 8-аас 30 ширхэг ариун цэврийн хэрэглэдэг гэсэн. За ийм судалгаа байд юм байна. За тэгээ энэ мэдээж хэрэг 8-аас 30 ширхэг гэдэг маань нөгөө сарын тэмдэг ирэх үеийн хугацаанаас шалтгаалаад гаргасан бас дундаж тоо шүү. Бид нар чинь ариун цэврийн хэрэглээ авахтаа яадаг вүлээ? Би л өдөр тутмаа салдггүй. Дээрээс нь ариун одоо тэр сарын тэмдэг ирсэн үед өдөр
тогтмынхаасаа гадна ердийнхийг аван шүн болохоор уртыг авдаг тий. Тэгэхээр 2 3 төрлийг авч бол байнга хэрэгэлдэг. Тэгэхээр нийт зах зээл дээр 33.5 тэрбум үйлдвэрлэгддэг гэхээр зөвхөн энэний бараг худалчинд 10%-ийг нь бид нар одоо гринвичүүд эзлэх юм бол ямар амар бараа эргэлтийг босгож чадах вэ? Тэгээ энэ бараа эргэлтээсээ бид нар ямар ашиг авах вэ гэдгийг би одоо маркетингийн өөрчлөлтөөр та нарт гоё мэдээ сонсгоно. За, Greenway-гийн юу болохоор ариун цэрийн хэрэгэл болохоор нөгөө нэг ингэдэг юм байна. Хамгийн дээдлийн давхарга нь болохоор цэвэр даав гэж ярьдаг боловч тэр нь болохоор синтетик материал ерөнхийдөө бол ороогүй. Тэгээд дээрэс нь дандаа цайруулсан байдаг бүтээгдэхүүн юм байна. Үүнээсээ болоод маш их харшил өгдөг. Зарим хүнд ингээд захтнаа таардгүй байдаг учраас нь тийм байт юм байна шүү дээ. За тэгээ Greenway-гийн юу болохоор хлор агуулаагүй гэж. Тийм болохоор мэдээж хэрэг ямар ч харшил өгөхгүй. Синтетик материал ерөөсөө огт ороогүй. Дээрэс нь цайруулагч оруулаагүй. За дээрэс нь даавуу орсон. Цэвэр 100% даавуу материал орсон. За тэгээд Эрдэнэ шишийн цардуул орсон. За ингээд 100% байгалийн ургамлын цавууг ингээд давхар ашигласан гэд. За ингээд Greenway-гийн Damsk ариун цэрийн хэрэгэл ингээд супер бүтээгдэхүүн худалдаанд гарах юм байна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энийг нөгөө нэг сайтн дээр ороогүй хаанаас ч олж аваагүй учраас би Оросуудын сайтн дээр зөвхөн ийм авсан байгаа. Манай балансрын юунууд ерөнхийдөө нэмэгдээл байгаа. Нэр төрөл одоо сая балансрын нэр төрөл дээр коллаген нэмэгдсэн байсан бол энд одоо ингээ какао нэмэгдэж байгаа. За энэ какао болохоор нэг хайрцагтаа 5 ширхтээ юм билээ. Энэ бол Оросд бол өчигдрөөс илүү худалдаанд гарцсан. За энэ какао болохоор нөгөө нэг бас бидний хэлбэрийн ундаатай адилхан. Бас ингээд цүнхлээд зүгээр ингээд янз бүрийн учир тодорхой бус юм шингэн ч юм уу цай, кофе энэ тэнд ууж явж хахаар ингээд какаогоо уугаад яваарай гэсэн утгатай зүйл юм болов уу гэж би бодсон. Яагаад тэгэхээр нөө тодорхой мэдээлэл олоогүй учраас ямар ч хэлсэн какао гарсан. Дээрэс нь ямар ч хэлсэн юу гарсан. Худалдаанд бол гарсан. За дахиад нэг шинэ бүтээгдэхүүн гарсан юу вэ гэхээр манай Greenway компани чинь Францын компанитай нийлээд Greenway Global гэдэг нэртэй болцсон шүү дээ. За тэгээд энэ Францын компанийнхаа гоо сайхны бүтээгдэхүүнийг нэмэлтээр оруулж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Францад үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг манай Greenway компани худалдаанд гаргана гэж хэлсэн болохоос биш яг ямар бүтээгдэхүүн гарч байгаа нь одоо бас яг тодорхойгүй учраас энэ ингээ хоосон цагаан хуудас байгаа шүү. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эхлээд манай нөгөө компани бас нэг өөрсдийнх нь хууль байна л да. Бүх шинэ гарч байгаа бүтээгдэхүүнүүдээ эхлээд нөгөө нэг том Новосибирск ч юм уу Казахстаны том агуулгуудаараа хуваарлаад тэр агуулгуудаараа дараа нөгөө нэг манайх шиг ийм 166 дугаар агуулга гэдэг шиг бүх агуулгуудаа хуваарлаад тэгээд яг одоо дараагийн 7 хоногийн тэд өдөр ч юм уу худалдаанд гарахад бэлэн болцсон үед нь ингээ энэ бүтээгдэхүүнээ бүр ингээд олон нийтийн сүлжээгээр бүх ингээ агуулгуудаараа бүх нөгөө багийн ахлагч нартай мэдээлэл өгж сургалтаа өгж тараагаад тэгээд дараа нь маргааш очиод агуулга дээрээс аваарай гэдэг ийм юу явагддаг учраас энэ бүтээгдэхүүн одоохондоо тодорхой бус гэхдээ энэ жил гарч ирнэ.